Alsi alasas aylan aylхаар сайн бацхан өрхөн мөндөд үйлчтэй түгээ студид сонирхчоо та бүхэнд цоо шинэхэн ярилцлага өргөх гэд бэлхэн болсон байна. Бид нэр ингээд та бүхний сайн мэдэх өдөөшил одоо ингээд уран сайхны киноны уран бүтээлчтэй уулзаад байж байна. За сайн бацхан ингээд өдөөшил уран сайхны олон ангит кино гараад юм бас олон түмэнд одоо гаш шуугаан тарьсан хоёр залуу жүжигчин данган дуран галзуу дамбаа гэдэг чинь тийм. Гүжүүд дамбаа болов уу нэ? Тэдэр дамбаа. Боён нэмэх дэлхийн хоёрыг та бүхэндээ танилцуулж байгаа даа тойл их баяртай байна. За сайн байна уу? Сайхан намарч байна уу? Уран бүтээл өндөр үү? Сайн явж байна уу? Сайн. За дэлхий болохоор Монгол Улсын соёлын их сургуулиас төгссөн. Дүүрэн хөнөөс дүүрэнгээс жоохон дүү тий. Дүү. Хэд дүү тий. Манай чинь бас хэд журм. Зөрнөө. Би ч одоо өдөөшил дотор бол хамгийн залуу нь шүү. Хамгийн залуу мөртлөө хамгийн хөгшин дүр тоо. Тий. Тэгэхэд ямар хэцүү хүчтэй байсан уу? Гайгүй байсан уу? Гайгүй. Яг өнөө бол одоо цохол бичгээс эхлээд орсон юм чинь. Тэгэл өнөө хуурмаг парах гентрэн зүүгээл сахлан махлаан зүүгээл ич чин дээрээс өнөө найруулагчд маань хэлнэ. Одоо чивэл хөгшин гэж хэлдэг. Тэгэл шууд тэгэл дүрэндээ орчихноос. Суурсан хүн чинь бас тэгэл гайгүй байлаа. Зохиолч өөрөө бичсэн билүү танаас? Бид үгүй зохиолч баг бол байна. Тэгтээ бол одоо манай Баян багш байна. Боён ах маань манай найруулагчийн зохиол бол та нар өөрсдөө өөртөө таруулаад дүрээ шаардсан шүү. Даанч хамгийн мондод үе аваад ирсэн. Өөрөө найруулагч байж өөрөө жүжигч гэдэг чинь гоё ч юм уу? Тэрээс зохиол юм. Яг тоогооч тий өөртөө таруулаад халууногоотой хосаал тий. Боёна. За тэгээд хөдөө шилдрүүл одоо манай чинь зохиолын баг ихэд тэгээд үнэн сая уулахын эдгэр нөгөө дурж байгаа юм татаад байдаг шүү. Яг үнэн хэлэхэд гэж юу? Ерөнхий найрал шоош одоо болно. Танаа хоёр болно. Одоо энэ нөгөө хоёр дүр дөгөхгүй бол. Эхлээд дүр юу жисэн? Одоо дүүрэн их ёстой гэл манай боён ах маань ирэл. Би чинь одоо дамбаа орчихгүй сүйд манай чинь сурцсан. Цайлцсан. Одоо дүүр орчихгүй болохгүй шүү. Чи манай нэг одоо дамбаа орчихгүй. Нэг болсон шүү. Хөдөөшил олон ангит кино маш их одоо үзэгчд төрсөн. Монголд ч гэсэн бас олон телевизээр гарсан. Бид нар гаргаж ирсэн. Тэгэл яагаад гэвэл би зүгээр хов хүний үзэгчүүний хаваас тийм ингээд бодоход айгүй их амьдрал ах байтай, Монгол ах байтай. Тэгээд нөгөө нэг 80-аад оны орноос эхэлдэг үлээ тий. 80-аад оноос эхлээд ингээд нааш явуулаач юм байна да. Одоо ингээд зураг телевиз үзэж байгаа хүн чинь тэр үеийн залуучууд бай. Тий. 50-60-аад онд төрсэн нөхдүүд үзэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр яг хөрх үнэхээр залуу үеийн амьдралыг гаргаад дамбаач нэг тийм бай бас нэг ихч мэгчтэй суудаг лөө чинь нэг ихч бүсгүйтэй сууж гоогаал тий. Тэр нь яг л баг өөрийнх нь амьдрал оргид тэр сууж байгаа үзэгчтэй тэр амьдрал нь яваад байгаа юм чинь. Ер нь олон хүмүүс ярьдаг да. Одоо энэ хөдөөшилийн дөрвөл одоо манай гачааны манай яг л тэр хүмүүс нь байдаг. Одоо хүртэл байдаг. Тэгээд их ойрхон одоо бүх хүний дурсамж тэгээд дээрээс нь одоо яг манай өвөр Монголд маш амьдралын маань үнэн тий одоо 35 жилийн түүхий бол одоо хамарчлаа шүү дээ тий. Та чинь одоо энэ дүр чинь ард түмэд их суунаг чинь тийм байдаг юм байл да. Яг жүжигчнийх нь нэрнээс нь илүү дүрийнх нь нэр нь илүү одоо жишээлбэл Баянахын бол одоо годомжинд дэвж утхан ой дүүр ахаа юм уу ганган дүүрэн гэсэн тохиолдол байх та. Тийм. Дүүрэнгээд одоо би бол дасчихсан. Дүүрэнгүй гэж. Өмнө нь бас дасахгүй байжсан. Энэ дүүрэн гэр өнөө мэдхгүй. Одоо бол дасчих. Эргээд одоо наттай бол нэг настай аав болчихсон. Чи одоо миний амьдрал яг үтсэн шиг төгөлдсөн байх чи. Аавгаа тэгсийг над шиг дүүрэн шиг амьдсан. Тэр бас нэг настай аав манай найз хэлж 7 удаа үжиж гинэ өдөө шиг. За. Чигчгээ 7 удаа үчгээ энэ дүүрэн ч одоо түүр гарах юм бишээ гэж. Одоо чиггээ орги үнэнгээ бодоод байсан байна. Орж үтсэн байх. Энэ ер нь бол тийм ээ одоо энэ хөдөөшил киноныг гас хараад байх ч гэсэн тийм. Одоо сая чиний хэлсэн шүү. Энэ манай нийгэм засаг төр тийм ээ. Ядуурлаас авч гаргаад багсгаад тийм энэ хүний амьдралтай болгоод дээш нь татаад явна гэдэг нь маш их одоо ажил хийж байгаа. Тийм үстэй тийм ээ. Одоо ингэ бэлгэний зарлцсан ба ш. Бид нар өдрөөс яг ядуурлаас гарчлаа гэдэг. Тэр талыг тийм ээ тэр дүрийг бариад тэр шугамыг бариад тоглосон чамд үнэхээр тэр дүр чинь хэрийг таалагдсан байна. Бодлого хэрийг таалагдсан байна. Чиа одоо энэ бодлого төрийн энэ сайхан одоо ёстой жолоодлогоор гэхээр дүүрэн бол энэ
энэ дөрвөл ингээд төрийн тэр сайхан одоо малчин төмөнд зохицуулсан төрийн бодлогыг бүгдийг хийсэн. За ингээ хөдөө суугаалаа. Юу ч гүй байсан. Нутаг уваалаа, мал хуваалаа. Хамар шүл уулаа. За энэ байхгүй төрийн боёо. За тэгжил цаашаа мах уужуу нутагтай гол устай боллоо. Дамбаагийн хоны орлоо. Энэ бас л тэр сайхан юугэр явж байгаа. Хамаг сүүлд нь алан хүрийн талбай дотлоо. Гэхдээ энэ нөхөр төрийн туяалаар явахгүй заавал буруу жигжүүл явж байгаа. Маажа надад ихнэрээсээ салж байгаа шүү дээ. Одоо төрийн дуулд бол гоё байхгүй. Энэ нөхөр дахгүй. Хамгийн эцэс дахиад юм тэрнийг хамгийн эцэс дахиад чинь амьдрал бас сайхан болж байгаа. Тийм шүү. Тэгэхээр энэ бол чамаа ингээд энэ замд оруулаад тавьчихна. За чи өөрийгөө тоглох ч юм уу тийм арх уудах ч юм уу ингээд гараад дахиад бас оруулаад тавьчихна. Хашилгүй чамайг одоо зүтгэсний тулд юм алчилгүй харж дэмжсэний одоо эцэст хамгийн сүүлд зөв замд ороод тийм ээ амьдрал сайхан болоод төсөж байгаа байхгүй. Яг боттой тийм хийсүр юм бол байхгүй тийм ээ. Энэ амьдралд болдог зовлон зүдүүр юу байна вэ тийм ээ. Инээ танаад бүх юм байна. Тэгээд биний бас нэг хамгийн олж харсан бол нөгөө дамбаа байна шүү дээ. Эхлээдүүл өн чинь бас нэг ядууд өдөөхөн тийм ээ. Сүүлд нэг хууч ахмадныхаа сайхан сургаалыг сонсоод яаж малаа ингэж маллууд юм хундаг бай гэдэг. Бараг хүүгөөс нь хол илүү тийм өөрөг нь үгөөс нь илүү ингэж сураад тийм ээ. Сайхан баян тансах сайхан амьдэрсэн байж та тэр малчин үнэ ухаан тийм. Одоо миний энэ дөрвөл ердөөс одоо малчих уламжилт соёлыгаа бүр уламжилж явж байгаа хүн гэсэн үг л да. Одоо дамбаагсан дөрвөл. Тэгээд өвгдийнхээ сургалаараа бүх юмаа зохицуулдаг тэр сайхан малчих ухааны тийм ээ. Тэрнээсээ сураа тэр бүгдийнхэн дагуу явсаар байж байгаа. Яг үндэ бол бас тэр ухаанаар амьдрахад одоо ч гэсэн байж болж л байна тийм шүү. Тэр мал унаа хөрөнгөө өсгөж байж болж л. Тэр ухаан бол хизээч одоо гахтамгүй уламжилж явдаг л соёл гэдэг бодож. хөдөр өндөө л хөдөр болохоос шүү. Хөдөргүй өндөө юм л. Хөдөр нь төлөхөр гэж. За өглөө нар яаж гарч ийнө тэрнийг харж ижил өөрийнхөө өнөөдрийнхөө ажлыг шийдэхэд биш цаг агаарын мэдээгээр л ерөөсөө явахгүй гэж байна. Энэ хондлаа маргааш бороо орноос хотлаа би маргааш нар гарахад өөрөө хар зогсож байгаа л шийдэлтэй. Өнөөдөр би хонь хаашаа бичээгүй гэдэг тэргээр нь. Энэ бол журуу түрэж аа. Тийм. Заавал журуу. Тэр нь бас тийм ээ журууд болоо ч гэсэн тэр нь тодорхой хэмжээний бас өөрийнхөө ингэ зөвөө болоод яваад байгаа байхгүй. Тийм. Тэрэн дээр дарууж тийм ээ. Тэгэхээр бас бол яг амьдралд бол одоо ч гэсэн бид нар мэдчихлээ шээ. Цагаагаар мэдээлэл байдаг. Яг цагаагаар хизээч яг тэр бороорнуудгаар ордоггүй байхгүй. Цаас орж чаддаггүй байхгүй. Тэгэхээр юмны жоох жоох. Тэгээд бас одоо малчих ухаанд бол бас одоо ингэ тэнгиж юу жий нэг житэл бороор шүү гэж житэл нэрээ ордог бас. Одоо ч гэдэг юм ба шүү дээ. Яг үндэн журууд хүмүүсийн одоогийн авч явж байгаа тэр амьдрал тэр уугал соёлааныг хадгалт хэлж байна. Энэ тэр чиний тэр дахгүй би өнгөр яваад. Тийм. Тэгэхээр нэг хэсэг юм бол бас аваад үлддээ. Тийм. За хөдөө шил тэгээд маш сайхан кино болоод олон түмний хүртэл болоод өнгөрсөн. Араас нь буян нэмхийн дагуулсан хэсгийн цагдаа буян гэж өсдөг кино. Маш олон цагийг авч байсан. Ер нь хятад улс даяар олон зэрэг шуугаал ярьлаа шүү дээ. Тэр киноны тараас чи бас өвөнхөө ярьчаач. За цагдаа буян одоо хэсгийн цагдаа гэж одоо энэ хоёр нэрээр дууддаг. Энэ бол одоо Баян нарын урдын хот шүүнэ. Манай Баянлагэр ах одоо өөрөө бол одоо үнэн амьдрал 49 одоо 50 настай хүн байж байгаа. За анх удаа би одоо энэ байгаа баатрийг тоглолт дөрөв төөж байна. Тэгэхээр над их дараастай. За энэ үний эхлээ тоглоход одоо хажууд байхаар би одоо тоглолт хийхгүй. Тэгэл найруулагчид би хэлдэг. За энэ үний би дураад дийлэхгүй шүү. Би өөр юм байхгүй одоо ойлголтоороо өөрийн дүр бүтэөхөөрөө очиж тоглоё. Тэгээ тоглоод тоглолт дуусгаад одоо нэвтрүүлтэл би үнийг санаа болсон. Одоо өөр дөрвөл хамаагүй шүү дээ. Би өөрийнхөө бодлоо бүтээсэн. Энэ үн чи амьдрал яг байгаа амьд явж байгаа. Садан дурд өөр хүмүүсд нь харж байна. Тэгээ одоо манай улсын урлын танхимд нээлт хийв. Нээлт хийхээр Баянлагэр ах манай жирэгчээс болсон. Одоо ахаас би нэг хамаг төгсгөлийн шийдвэр ямар шиг ярьдаг бол тэрийг сонслоо гэдэг. Хой бол үжлээ ахыг ингээл хар би бол кино гарч байгаа ахыг. За ах бол Жермин үжэл инээж Жермин үжэл ус чих уурах байдал гарч ир. Тэгэл бид дотор бас бодлоо одоо би бас божгаа тогтсон байх шүү. Тэгэл бүх кино нэвтрүүлэл дууссан. Хамагт баха. Чаа энэ кино ямар болсон. Миний тогсон ямар болсон байх. Сууцаач яг үнэн шиг гэр. Тэгээд би баярлсан. За одоо хамгийн том шагнал юм байна шүү дээ. Хамгийн зөв одоо надад үнэлт өгсөн юм байна. Үнэлт өгсөн тий. За дэлхийн маань одоо манай төгөө студиос тийм ээ Монголд хайцсан хууль цацгаж байгаа тэгээд одоо тэр чинь Монгол улсын соёл урлагийг болгоод гэсэн. Ганд багш шив одоо нөгөө агуу алдартай боёах моёх гэж. Нэг багш шивнэ шүү дээ одоо тийм ээ. Ер нь манай багшаас бол одоо Монголын бараг л 180% одод бүр төрчлөө шүү дээ. За тэгээд багштайгаа зориулаад найзуудаа ахнардаа бас тийм ээ зориулж бас мэдчилгээ сэтгэлээ яриа шүү дээ. За ингээ одоо Монголд байж байгаа миний
ангийн маань багшаа, өөрийн маань багшаа, найдангийн ган хоёрыг багштай энэ өдрийн мэндийг дэвшүүлж юм. Тэгээд ажил амьдралынхын сайн сайхан бүгдийг зүгний өрөөг чашаамда юу ч хэлэхгүй бэлэгдээ. Тийм бэлэгдээ. Тэгээд одоо Монголд очиж байгаа манай ангийнхан тэгээд хамт ажиллаж байсан бүхий л найз надад ажлын өндөр амжилт хүсье. За юм байна. За тэгээд буяа ах ч бас өөрөө бас Монгол очиж кино тоглосон гэж кино тоглосон. Тэднэрдээ бас мөчлөгээд шүү дээ. Шаа бүгдрон сайн байцгаана уу. За талын фильм компани мөн амраах манай болод за мөн манай жургадат нэргүй та бүхэндөө мөнчл дэвшүүлж байна. За чигээд манай халуун мус кино маань эртхэн Монголд сачигдаж манайханд бас сачигдах болтугай. Та бүхэнд ад жаргал үсэ. За та хоёр ч бас тийм ээ бас хэзээ нэг сайхан одоо хийжиг дахал өнгөрөө тийм ээ. Морьтой болоо завтай бол Монголд очив тийм ээ. Бас залгаж уран бүтээлээ хийгээрээ дэлхийн манаас удахгүй тийм Монгол магистрт сурах гэж явах гэж байгаа. Тэгээд энэ бүхэнд амжилт хүсье. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За. Ажил сургалтын өндөр амжилт хүсье. За дэлхий. За ингээ зөрөө татах юм байна те. За. Хонч нь бол одоо 1400 гараа болчихсон байна шүү дээ. За одоо бараг төлөвлөл тийм дээ. Гэхдээ одоо таносын тоолж явахдаа малын домдомыг бэлцээд зөв тоолсон юм уу? Шүү гэсэн. Зөв тоолгүй. Одоо энэ чинь шин цолгорон гарч байгаа мянгатын өр боллоо гэсэн үг шүү дээ. Мал чинь бол одоо өнөр өтгөн сайхан өсөж байна. Тийм ээ. Оюутны бохон догногдогч одоо энэ да. Бүр ихэр. Зарим нь хөөе. 3-4 өрөөд гарч ирсэн. Багч бөө өөрөө да. 3-4 гарах гэж юу юм да. Ой, үнэн хөөе.